Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Crime Hub эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдөр та бүхэнд Унгар гаралтай биелийн номлогч Андриш Пандигийн үлдсэн гэмт хэргийн талаар ярихаар бэлтлээ. Ингээд хэрэгтэй орцгоё. Андриш Пандин 1927 оны 6 дугаар сарын 1-ний өдөр Унгарын хилийн ойролцоох Чоп хотод төрсөн. Тэрээр ядуу гэр бүлд өссөн бөгөөд эцэгийнх нь архинд орсон хүмүүс байсан гэдэг. Эцэг нь гэмт хэргийн ертөнцид орооцолдож эцэст нь шоронд орсон бол удалгүй ээж нь ч ял идлэн шоронд орсон байдаг. Андриш Пандиг цаашид Андриш гэд товчлоод явъя. Андриш бага насндаа ихэнх цагаа асрамжийн газар өнгөрүүлсэн ба тэнд өсч том болсон. Түүний гэр бүлийн нөхцөл байдал асрамжийн газрын амьдрал түүний зан төлөвт хүчтэй нөлөөлсөн байх магадaltaй хэдий ч тэрээр ухаалаг, тайван зантай хүү байсан тул боловсрал эзэмшиж 1950-аад оны үед католик шашныг сонирхон номлогч болохоор шийдсэн байна. 1953 онд тэрээр хотынхоо нэгэн сүмд туслах номлогчоор ажиллаж эхэлсэн ба 26 наснда Илана Сорестэй сүмдээ танилцаж дотносон тэд гэрэлсэн байдаг. Тосхны Орос шин суугчид Андриш Шишныг номлогч хэдийч бүдүүлэг хүн байсан бөгөөд үргэлж улс орноо орхин явахыг хүсдэг байсан гэлцдэг. Түүний шашин номлогчийн дүр төрхийн цаана даалт харгас зайлжин шин чанар оршин байсныг тухайн үед хүмүүс анзаараагүй юм. 1956 оны 10 дугаар сард Будапешт хотод тоталитар дэглэл мэсрэг жагсаал болж хэдэн зуун мянган хүмүүс жагссан ба 11-р сарын гэхээр жагсаалыг зөвлөлтийн цэргүүд дарсан байна. Энэ номын самунтай үед Андриш боломжтой нөхцөлийг ашиглан Андриш эхнэрийнхээ хамт биелэг улс руу явж Брюссел хотод амьдрах болсон. Тэнд 1957 оны хавар Андриш 4000 орчим хүнтэй биелэгдэх Унгарын цагаачдын нийгэмлэгт элсэв. Тэрээр Унгарын цагаачдын ихтгэл найдварыг өөртөө ашигтайгаар эргүүлж маш хурдан цагаачдын нийгэмлэгийн голдуур болж чадсан. Андриш олон нийтийн номлогч болж Legion сум болон Брюсселийн сумд нэгэн зэрэг ажиллаж номлож эхэлсэн байдаг. Андриш Илананаар 1958 онд охин Агнес, 1961 онд хүү Даниэл, 1966 онд хоёр дахь хүү Золт нарыг үлгийдэн авсан. Андриш хүүхдүүдтэй хүйтэн хөндий харгас хэрцгий ханддаг байсан ба хүүхдүүд болон Иленанаар байнга гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байв. Харин сумын сүсгтнүүдэд бол тэднийг таньдаг хүмүүсийн нүдэнд тэр сайн эцэг байсан ба хүүхдүүдтэй үргэлж ганган хувцас өмсгөж, үргэлж дуугүй, чимээгүй байлгаж ямар нэгэн байдлаар олон нийтийн газар ярих бүр сэтгэл хөдлөлөө харуулахыг хориглодог байв. Тэр эхнэр болон хүүхдүүдээ маш хүнд сэтгэл зүйн болон бие мах бодийн хувьд дарамттай нөхцөл байдалд байлгадаг байв. 1967 онд Золтон буюу түүний бага хүү 1 нас хүрэхэд Андриш эхнэр Иланаас залхаж түүнийг үнэж бус гэсэн нэрийдлээр салах өргөдлөө өгсөн ба шүүхээр гэр бүлээ цуцлуулсан бөгөөд эхнэр Илан 2 хүүгээ авч явсан, харин Андриш охин Агнесийг авч үлдсэн байна. Агнесийг 11 нас хүрэх үеэс эхлэн Андриш түүнтэй хүчээр бэлгийн харилцаанд орж эхэлсэн ба охинд туслах хинч байгаагүй бөгөөд төрсөн цагаасаа л эхлэн дуулууртай байж эцгийнхээ хатуу чанга гар дээр өссөн охин өсвөр насндаа аавдаа дурлсан байдаг. Тэр эцгийгээ юу ч гэж хэлсэн зөвшөөрч түүний хүссэн бүхнийг биелүүлж эцгийгээ эр хүний нүдээр хардаг болсон бөгөөд үүнийгээ хэвийн зүйл гэж боддог байсан. 1970-аад оноос хойш Андриш улам зэрлэг ичгүүрүү номлогч болсон. Тэр Унгарын цагаачдын нийгэмлэгийн харьяа Унгар цагаачдын шинжлэгдсэн сумыг тасралтгүй мүлжиж сумын гишүүдээс зээл авч эргүүлэн төлөөгүй ба түүнд зээл өгөөгүй хүмүүсийг бурхантай тэрслэгчэд гэж Хилон бурхны нэр хүч чадлаар айлгаан сүрдүүлдэг байв. Тэрээр Унгар цагаачдын шинжлэгдсэн сумын нэрээр гадаад болон Бельгийн удирдлагаас дэмжлэг үзүүлэхийг тууштай шаардаж дэмжлэгээр орж ирсэн мөнгөний ихэнхийг нь халаалсандаа хийсэн байдаг. Андриш Бельгийг тойрон аялж сумын нэрийн өмнөөс ивэл таргааж байсан бөгөөд мэдээжийн хэрэг энэ нь сайн санааны үйл хэрэг байгаагүй ба тэр өөрийн хомсолж шамшигтуулсан мөнгөө инхүү нууцладаг байв. Мөн тэрээр шинжлэгдсэн залуусын боловсролыг дэмжих ёстой сан гэж санг байгуулсан ба
Үүнийгээ тэрээр Унграас цагаачилж ирсэн иргэдийн боловсрал, ялангуяа цагаачдын хүүхдүүд буюу шинэ нэрний хүүхдүүдийн боловсролын төлөө байгуулж буй гэх боловч өнөө хэрэгтэй тийм байсангүй. Түүний энэ санд зээл, тусламж, дэмжлэг өгсөн хүмүүсийн мөнгөөр Андриш өөртөө 3 байшин худалдаж авсан байдаг. Нэг том байшиндаа тэр охин Агнестайгаа амьдрахад хэд том байсан бөгөөд түнд зугаацах эмэгтэйчүүд хэрэгтэй байсан. Тэр инэрэнгүү сайхан сэтгэлд охинтойгоо хоёулах нь уулзсан номлогчийн дүрээр өөрийн ичгүүргүй гач хүслийг халахлан Унгарын сонинд зар тавиулсан ба тухайн заранд Бэлэгт амьдардаг номлогч хүүхэд асрах шайж байна. Хідэн ч хүн байж болно, болж өгвөл хүүхэдтэй тамхи татдаггүй эмэгтэй эрэгтэй хүмүүс байвал сайн байна. Миний охинд гэр бүл хэрэгтэй байна гэсэн зар тавьсан ба тухайн зарын дагуу гэр бүлээсээ зогссон охид эсвэл нөхөртөө хаягдаж хүүхдэд тэрвэрэн үлдсэн эмэгтэйчүүд тэр байтугай ганц бие аав нар хүртэл холбогдож Андришийн гэрт амьдрах болов. Түүний гэр хүүхдүүдийн чимээгээр дүүрч байсан ч яг хүссэн шиг нь биш байсан тул тэр хэдэн сарын дараагаас гэртээ ирсэн хүмүүсийг буцаан Унгар руу явуулж эхэлсэн байна. 1978 он гэхэд Унгарын цагаачдын нийгэмлэг Андриш болон түүний галзуурлалаас залхсан тул түүнийг албан тушаалаас ногсруулсан. Тийм учраас тэр шашны хичээл зааж эхэлсэн. 1978 онд Андриш Унгар улс руу төрөл төрөстөөгөө уулзахаар явахдаа Эдит Пинтортой танилцжээ. Эдит Пинтор өмнө нь гэрлэж байсан бөгөөд өмнөх гэрэлтээсээ 3 охинтой болсон эмэгтэй байв. Цаашид Эдит Пинтортойг Эдит гэд дуудаад явъя. Андриш Эдитийг уран яруу үгээрээ уяраан Брюсселд хамт амьдрахыг ятгахж түүнтэй гэрлэхийг удаа дараа гуйсны эцэст Бэлэг рүү буцахдаа Эдит болон түүний 3 охиныг авч явж чадсан. Түүгээрч барахгүй тэрээр Эдитийн 3 охин болох Анико, Тема, Жусена нарын эцгийг төлбөрийн чадваргүй охтыг өсгөх боломжгүй болохыг нотолсон. Баримт бичгүүдийг цуглуулан өөрийн нэрээр охтыг өргөж авсан байдаг. Эхлээд тэрээр Аника, Жусена нарыг өргөж авахдаа нэрийг нь өөрчилж Аниког түндээ Жусенаг Андре гэж нэрлэжээ. Хосууд 1979 онд гэрлэж удалгүй хүү Андрес Жиар охин Река гэсэн 2 хүүхэдтэй болсон. Тэгэхээр одоо энэ гэрт түүний охин Агнес, мөн түүний эхнэр Эдит болон түүний өргөмөл 3 охин мөн шинээр мэндэлсэн 2 хүүхэд гээд 8 хүн амьдарч байв. Андриштэй даруй хүүхдүүдтэй хатуу дүрм тогтоож үг дуухгүй байхыг шаардаж үг хэлээр доромжилж Агнес шиг дуулууртай хүлцэнгүй байхыг шаардах болов. Эдгээр нь мөсөн уулын зөвхөн оройн байсан юм. Андришийн зөвшөөрлгүйгээр хинч гэрийнхнээсээ өөр хүмүүстэй харилцах боломжгүй, зөвшөөрлгүй хүмүүстэй харилцвал хоол өгөхгүй шийтгэж цээрлүүлдэг байв. Сургуулийн амралтын үеэр Андриш гэртээ будаг авчирч хүүхдүүдийг амралтаараа хийх зүйлстэй болгохын тулд гэрийнхээ тавилгыг 2-3 удаа бодуулж хацсныхан дараа дахин бодуулдаг байв. Үүнийгээ тэд хүүхдүүдийг амрааж байна гэж хэлдэг байсан. Тэр Агнесээс бусад хүүхдүүдийг шалан дээр суухыг зөвшөөрдөг байсан. Андриш Эдиттэй гэрлэж гэр бүлийн гишүүд нэмэгдсэн хэдий ч үргэлж Агнестэй бэлгийн харилцаанд орж Агнесийг эсэргүүцвэл түүнийг доромжилж хүчирхийлдэг байв. Мөн тэрээр удалгүй өргөж авсан охтооч хүчирхийлж эхэлсэн ба тэрээр хүчирхийллээ. Энэ бол эмэгтэй хүүхэд бүрийн хийлгэх ёстой эмчилгээ гэж хэлдэг байсан ба үүнийгээ бэлгийн сургалт хэмээн нэрлэдэг байв. Өргөж авсан охтоо хүчирхийлж эхлэхэд түндээ 8 настай, Андре 7 настай, Тима 15 настай байв. Харин бүх зүйл болж байхад эдийг юуж мэдэхгүй байсан ба Андришийг охтыг нь хүчирхийлдгийг ч мэддэггүй байсан байдаг. Тима 17 настай байхдаа жирэмсэн болсон ба тэр 17 наснда хүү Маркийг төрүүлсэн байна. Өсвөр насны охин хүүхэд төрүүлэх нь олон хүний анхаарлыг татах тул үүнийг нь Андриш болон Эдит нар ярилцаад хүмүүсээс нууцлаж хүүхдүүдийг ч ам нээж болохгүй хэмээн хэлсэн байдаг. Тэр эргэн тойрныхоо хүмүүс түүний хүү Маркийг Эдит төрүүлсэн хэмээн итгүүлж чадсан байна. Гэсэн хэдий ч Тима хүүгээ хойд эцгийнхээ гар дээр өсөхийг хүсэхгүй байгаагаа хэлж хүүгээ аван гэрээсээ явмаар байгаагаа хэлдэг. Тимагийн энэ үед Андришийн уурыг маш ихээр хүргэсэн ба
Тэр Агнес дээр ирж "Хэрэв чи Тимаг алахгүй бол манай гэр бүл үрд мөхөх болно. Чи түүнийг алж гэр бүлээ авч үлдэх хэрэгтэй. Надад хайртай бол түүнийг аль" гэх мэтээр түүнд хэлсэнд эцэгтэй дурласан Агнес ч түүний хүслийг хүлээн зөвшөөрсөн. Агнес эцэгтэй бүрэн захирагддаг байснаас гадна тэр Эдит болон түүний охидод атаархан эцгээ хардаж хармалдаг байсан нь Тимаг алахаар шийдэхэд бас мөн хүрсэн. 1985 онд тэрээр Тимаг хамт хонгил руу ороод өгөөч гэж гуйсан ба хонгил руу орох мөчид Тимагийн толгойг төмрөөр хагалах гэж оролджээ. Тима толгойдоо хүнд шархсан ч азар зогтож чадсан ба шууд цагдаа руу очин Агнесийн үллийг цагдаад мэдэгдэн гомдол гаргасан. Цагдаа нар Агнесийг байцаалтанд дуудсан. Агнес бүх болсон явдлыг зүгээр л нэг санамсаргүй тохиолдол байсан гэж хэлсэн ба Андреш Тимаг мэдүүлгээ буцаахыг алавтаж байв. Энэ бүхний эцэс Тима Андрештай тохиролцоонд хүрэн хүүгээ дагуулan гэрээсээ явж чадсан ба Канад руу цагаачлжээ. Агнес болон Андреш нар тэдний байшин дах цус ойртолд харгислалын амьд гэрч болох Тимаг олж хөнөөхийн тулд Канад руу 3 удаа явсан боловч түүнийг олж чадаагүй. Учир нь Тимаг Канадад очиод нэрээ салсан ба маш хурдан нөхөрт гарч өнгөрлөө буцсан байсныг тэд мэдээгүй байлаа. 1986 онд Тима өөрийн ээж Эдитэд загтал бичиж хойд эцгийнхээ өөрт нь хийсэн бүх зүйлийг бичсэнд Эдит айж сандарч тэр даруйд нь хэрцгий нөхөр Андршаас тайлбар шаардаж эхэлсэн. Андрш хариуд нь тэр зүгээр л санаанаасаа зохиож байна. Би бол номлогч хүн, би бол цэвэр авиран гэж хэлсэн байдаг. Андрш охин Агнестаа чиний хойд их Эдит манай гэр бүл байх ирэхгүй. Тэр биднээс урууж гэр бүлээ сүрүүлэхийг хүссэн гэж хэлж итгүүлж чадсан. Тэд Эдит болон түүний охин Андре хоёрыг хөнөөхөөр шидэж тэднийг өөр газар руу нүүсэн гэж хүн болгонд ойлгуулах төлөвлөгөө боловсруулсан байдаг. 1986 оны 7 дугаар сарын 31-нд Агнес Эдитийг хонгилд хамтрахыг гуйж шатаар байрж явах үед нь хойноос нь алхаар цохиж алсан байдаг. Тэр Эдитийг хөнөөсний дараа Андреш өргөмөл охин Андрегч мөн хөнөөсөн байна. Дараа нь Агнес болон Андреш нар хогтрогчдын цогцыг мөчилж хүчлээр уусгаж үлдсэн биеийн хэсгүүдийг нь ус зайлуулах сувг руу хаясан. Андреш Түндэгийн хамт Германд очиж тэндээс өөртөө Эдитээс гэх хаягтай загтал хэлгээжээ. Үүний дараа 10 дугаар сард тэрээр цагдаад очиж түүний гэрэлсэн Унгар эмэгтэй 2 охин ааван Германд руу зогтсон тухай өрөвдмөр түүхийг ярьсан байдаг. Тэр цагдаа нарт хэлэхдээ миний хайр технэр Эдит 2 охин ааван гэрээс явсан. Түүнийг хаана байгаа би мэдэхгүй байна. Магадгүй тэр Герман руу явсан. Тэр надад охин Түндэгээ үлдээгээд явсан гэж уйландуулан ярьсан байдаг. Одоо би өөрийн 3 охин нэг хүртэйгээ үлдлээ гэж тэр мөн цагдаад мэдүүлсэн байдаг. 1988 онд Андршийн анхны эхнэр Илона Андрштай уулзсан ба түүнийг Түндээг өрчилж авсанд нь буруутган чи ийм харгас хэрцгий хүн охиныг өсгөж чадахгүй хэмээн хэлэхэд тэдний хөвгүүд ч ээжигээ дэмжин Түндээг Унгар руу төрсөн эцэг рүү буцаах хэрэгтэй гэж зөвлөсөн байдаг. Харин юу ч тоохон болсон Андреш охин Агнесын хамт явж Винтоп буудалдаж авсан байна. 1988 оны 3 дугаар сарын 20-нд аав охин хоёр дундгүй болох Даниэлийг орой хоолнд орсон ба Даниэлийг хамт орой хоол идэхээр ирэхэд нь буудан хөнөөжээ. Дараа нь тэр Даниэлийн бие муу байна гэж Илона руу залгаан дуудсан ба яарч сандарсан Илона түүний байшингийн босгийг давмагц Агнес ээжигээ шууд буудсан байдаг. Ээж ах хоёр нь эцгийнх нь гэрлээ яваад сургуу болсонд гайхсан баг хүү заалтан хэд хоногийн дараа Андршийн гэрт ирэхэд тэрээр баг хүүгээч мөн буудан хөнөөжээ. Андрш болон Агнес нар тэдний цогцыг ч мөн хүчлийн усмалт хийж устгасан ба үлдсэн ясыг муусны ойлголоор хаясан. Энэ бүхний эцэс тэд бага насны 2 хүүхэд болон Эдитийн 3 дахь охин Түндэгийн хамт байшинд үлдсэнд бол Агнес автагаа амраг гэдгээ бараг нухаа болсон. Гэсэн хэдий ч Андршийн Түндээг хүчирхийлэн зогсоогүй байнга бэлгийн хүчирхийлэл болон сэтгэл зүйн хүнд хэцүү нөхцөл байдалд байлгаж байв. Түүний болон Илонагийн танил хамаатан саднууд Андршаас Илона болон хөвгүүдийн талаар асуухад тэрээр тэдний нэрийг ашиглан хуурамч загтал бичиж тэднээс ирсэн мэтээр танилуудтай үзүүлдэг байв.
Харин үүнд нь хүмүүс эргэлзээгүй итгэсэн ба Андрушийг эхнэр хүүхдүүдтэй хэрцгий ханддаг байсныг нь мэддэг байсан тул тэднийг Андрушаас зогтсон гэдэгт эргэлзээгүй. 1989 онд Түндий 17 нас хүрсэн бөгөөд хойд эцгийнхээ байнгын доромжлол хүчирхийллийг төвчгөн байлжээ. Андрэш үүнийг мэдэрсэн бөгөөд дараагийн алхалгад бэлдэж эхэлсэн. Тэр үед Андрэш аль хэдийн 60 насыг давсан байлаа. Андрэш Агнесийг 2 баг дүүгээ дагуулan далайн эрэгт амархаар явахыг ятгсан ба тэднийг буцаж ирэхэд Түндий алга болсон байв. Агнес эцгээсээ Түндийг хаана байгаа талаар асуухад тэр Түндийг гэрээсээ явсан. Энэ гэрт дахиж хизээч ирэхгүй хэмээн хэлсэн. Агнес эцгийгээ худал хийж байгааг мэдэж байсан ч Түнд итгэсэн мэт царайлсан байдаг. 1989 Андрэшийг сайн таньдаг Нидерландын номлогч Andries den Breder Эдитийн ойр дотны хүмүүстэй санамсаргүй таарлцсан ба Эдит болон охид тэдэнтэй удаан хугацаанд холбоо бариагүй болохыг олж мэддэг. Номлогч ямар нэгэн зүйл буруу байна гэж сэжиглэж эхэлсэн бөгөөд Андрэшаас Эдитийн тухай асуухад би мэдгүй тэр зүгээр л явчихсан гэсэн нь сэжигтэй байсан тул Andries den Breder номлогч Бельгийн хатан хаанд Андрэшийн гэр бүл болж буй сэжигтэй зүйлсийн талаар бичиж гэр бүлийн гишүүд нь алга болсонтой холбогдуулан мөрдөн байцаалт явуулахыг хүссэн захиа илгээсэн байдаг. Мөн тэрээр цагдаа нарт Эдит 3 охины хамт сурггүй алга болсон тухай мэдээлэл өгсөн. Цагдаа нарч Андрэштай уулзаж мэдүүлэг авахад тэр 2 дахь эхнэр Эдит нь охтоо аван Герман руу зогтсон. Би тэр талаар цагдаа нарт мэдгдсэн. Гэхдээ удалгүй тэднээс муу мэдээ ирсэн. Үнэн дээр Эдит хүнд өвчтөй байсан бөгөөд нас барсан гэж дуулсан гэх утгатай мэдүүлэг өгсөн. Үүндэн ч цагдаа нар итгэн дахин шалгалт явуулаагүй байна. Яг энэ үйл явдалтай давхцсан засварын ажилчид Андрэшийн гэрийн ойролцоох муусны цугийг засварлаж байгаад их хэмжээний хүний яс олсон боловч хэн ч үүнтэй орооцолтохыг хүсээгүй тул цагдаад мэдэгдээгүй засварын ажлаа үргэлжлүүлэн хийж дуусгасан байдаг. 1992 онд Агнес 38 нас хүрсэн ба Бельгийн цагдаагийн хэлцдээс ирж тэдний гэр бүлд удаан хугацаагаар үргэлжилсэн ёс бус харилцаа бэлгийн хүчирхийллийн талаар мэдүүлэг өгсөн. Тэрээр гэр бүлийн 6 гишүүн алга болсон тухайч ярьсан ба тэднийг хаана байгааг олж өгөөч гэсэн байдаг. Агнес цагдаа нарт 7 цагийн турш мэдүүлэг өгсөн. Үүний дараа цагдаа нар Андрэшийг тэр даруй цагдаагийн хэлтс дуудан мэдүүлэг авч байцаасан боловч тэрээр өмнөх шигээ жүжиглэж гимгүү хүний дүрсгэн охин Агнесийг гаж урсгалтай шашны бүлэгт илссэн. Тэнд түүний тархийг угаасан хэмээн мэдүүлж уйландуулан байсанд цагдаа нар түүний үгэнд дахин итгэсэн байдаг. Гэр бүлийн гишүүд нь яагаад түүнийг орхин явж түүнээс холбоогоо таслах болсныг тэрээр мэдэхгүй байна хэмээгээд тэднийг олж өгөхийг цагдаа нараас гуйдаг. Харин цагдаа нар түүний алга болсон гэр бүлийн гишүүдийг Интерполоор ирэн сурвалжилж хайж эхэлсэн. Үүний дараа Андрэш Унгарт илүү их цагийг өнгөрөөж Интерпол руу нэрээ нууцласан загтал илгээж Андрэшийн хүүхдүүдийг Европ, Өмнөд Америкийн энд тэнд харсан гэж мэдүүлэг өгч байв. Тэрээр Унгарт хүүхдүүдийнхээ дүр тоглох залуу жүжигчдийг хүртэл хөлсөн бэлдсэн байсан. 1996 онд Бельгийн мангас Марк Дют руу баривчлагдах хүртэл Андрэшийн зохиолсон үлгэрт хүн бүр итгэж түүний төлөвлөгөө хүссэн шиг нь байсан боловч Марк Дют руу баригдсны дараа олон нийт маш хүчтэй хувь шүүх цагдаа нарын хайхрамжгүй ур чадваргүй байгааг буруутгаж эхэлсэн. Олон нийтийн энэ шүүмжлэлд сандарсан цагдаа хууль хүчнийхэн ажилдаа илүү нягхуур хандах болсон байдаг. Цагдаа мөрдөн байцаагч нар нээлттэй хаалттай хэрэгүүдийг нягталж байцаалтын үеийн алдаатай сэжигтэй хэрэгүүдийг шалгаж эхлэв. Яг энэ үед Андрэшийн охин Агнесийн өгсөн мэдүүлэг гарч ирсэн ба бүхэл бүтэн 2 эхнэр нь хүүхдүүдтэйгээ ор сурггүй алга болсон сэжигтэй байгааг сая л нэг цагдаа нар анзаарч нарийн мөрдлөгөө явуулахаар шийддэг. Тухайн үед мөрдөгчид Агнесээс мэдүүлэг авахар гэрт нь очсон ба түүнээс гэр бүлийн гишүүд нь алга болсон болон түүний гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байсан тухай мэдээлэл авахыг оролцсон ч Агнес өөрийн түүхийг ярихыг хүсээгүй. Би санахгүй байна хэмээгээд байцаалтанд орохоос татгалцсан байна.
Үүний дараа 1997 онд цагдаа нар Агнесыг албан ёсоор байцаалтанд дуудаж мэдүүлэг авахад Агнесын сэтгэл зүйн байдал маш тогтворгүй, юу ярьж байгаагаа өөрөө ч ойлгохгүй, сандарсан, айсан, түгшсэн. Тэр юуны ч хамаагүй талаар ярьж байсанд мөрдөн байцаагч Франсуа Монси түүнийг байцаалтын өрөөнөөс гарч хашааг тойрон алхахыг санал болгодог. Гадаа гарч хэсэг алхсны дараа Агнес тайвширч сэтгэл зүйн байдал нь арай дээрсэн бололтой мэдүүлэг өгч эхэлдэг. Тэрээр 12 наснаас хойш тохиолдсон бүх зүйлсийг ярьж 2 хоногийн турш мэдүүлэг өгсөн байна. Түүний байцаалтын дараа 1997 оны 10 дугаар сарын 17-нд Андршийг баривчилжээ. Түүний гэр болон муусны хоолойд нь томоохон нэгжлэг хийж үнс, ясны хэлтэрхий, өвдөгний хонхорхой мөн хохирогчдын цуснд будагдсан эд зүйлсийг олсон байна. Түүний хохирогчдынхон биеийн хэсгүүдийг усгадаг хүчлэг цэвэрлэгч бодисыг ч мөн олсон байдаг. Түүний гэрийн хөргөгчнөөс хохирогчдын махны хэсгүүд олдсон ба тэр махны хэсгүүд түүний алга болсон гэр бүлийн нэг ч гишүүнтэй таараагүй. Шинжээчид махны хэсгүүдэд шинжилгээ хийж үзснийхээ дараа эрэгтэй эмэгтэй хүмүүсийн холилдсон мах байгааг илрүүлсэн нь түүний хохирогчдын тоо олон байсан гэдгийг тодорхой илтгэж байв. Магадгүй тухайн үед Унгар цагаачтаас ор сурггүй алга болсон 13 хүн ч түүний хохирогч болсон байх магадaltaй гэж цагдаа нар сэжгэлсэн. Учир нь эдгээр 13 хүн нь Андршийн Унгараас хүүхэд астрагчаар авчирсан хүмүүс байсан бөгөөд тэд гэртээ хизээч эргэж ирээгүй ор сурггүй алга болсон байдаг. Андршийн гэмт хэрэг маш том байсан тул мөрдөн байцаалтын ажиллагаа маш удаан буюу 5 жил үргэлжилсэн. Мөн энэ хугацаанд гэрчүүд ч гарч ирсэн ба Маргет Мажер, Эва Кинч гэх хоёр эмэгтэй мэдүүлэг өгсөн байдаг. Андрш тэдэнд гэрлэх санал тавьсан ба тэд хоёулаа Андршийн гэрлэх саналыг хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэр тэднийг Брюссел дэх байшиндаа цоожилж хүчирхийлж хоол хийхийг албадан зөвхөн унгараар ярьж хөршүүддээ сэжиг төрүүлэхгүй тул тэднийг гадна гарахыг хориглосон байдаг. Гэхдээ гайхалтай нь 7 хоногийн дараа тэнд Андршаас тэднийг суллахыг шаардахад Андрш зөвшөөрч тэднийг чөлөөлсөн хэмээн мэдүүлдэг. Андршийн шүүх хурал 2002 онд эхэлсэн бөгөөд шүүх хурал хэдэн 7 хоног үргэлжилсэн. Андрш өөрийн гин бурууг эсэргүүцэж гимгүү хүнийг хэлмэгдүүлж байна хэмээн үгүйсгэж байв. Түүний гэр бүлийн гишүүд бүгд амьд ямар нэгэн олон улсын нийгэмлэгийн хамгаалалтанд байгаа бөгөөд тэднийг үгсэн гэдгийг их баригчид эхлээд нотлох ёстой гэж тэр хэлсэн. Тэрээр Эдитийн охин Тима жирэмслэн түүний хүүхдийг төрүүлсэн шалтгааныг Тима түүний эр бэлгийн эс агуулсан алчуураар бие арцсантай холбон тайлбарлажээ. Харин тэрээр винто буугалдаж авснаа тайлбарлаж чадаагүй ч муусны хоолойноос олдсон хүмүүсийн ясыг уг байшин хуучин оршуулгын газар байсан гэж тайлбарлаж байв. Анхандаа Агнесийн мэдүүлгээс гадна мөрдөн байцаалтанд ямар ч баттай материаллаг нотлох баримт байгаагүй ч түүний гэрээс олдсон хүний мах болон яс, түүний баг хүү охин хоёрын мэдүүлэг Андршийг Сан-Мартины хувцас өмссөн галзуу алуурчин гэдгийг нотолсон юм. Гэхдээ хоёр баг хүүхдийнх нь ямар мэдүүлэг өгсөн болон хэдэн онд төрсөн, хэдэн настай байсан гэх мэдээллүүдийг нотолсон байна. 2002 оны 3 дугаар сарын 6-нд Брюссел дэх тангарагтны шүүх Андрш Панди болон Агнес Пандри нарыг хүн амны гэмт хэрэгт буруутаа гэж үзсэн. Андршийг хуучин 2 эхнэр, төрсөн 2 хүүхэд, өргөмөл 2 хүүхдээ хүнөөсөн хэрэгт буруутгасан. Мөн төрсөн болон өргөмөл 3 охидтой байнга бэлгийн хүчирхийлэл үзүүлсэн. Цогцтой зүв буссаар харьцсан, цогцос нуух гэж оролцсон гэх гимбуруутаа тооцож түүнд хугацаанаас өмнө суллах боломжгүйгээр бүх насаар нь хорих ял оноосон. Тэрээр давж заалтах гэж оролцсон бөгөөд бүх зүйлсийг үгүйсгэсээр байв. Гэсэн ч түүний давж заалтах хүсэлтийг шүүгч хүлээн зөвшөөрөөгүй байна. Харин түүний охин Агнес гэр бүлийнхээ 4 гишүүний хөнөөсөн алхахыг завцсан хэрэгт буруутаан тогтоогдсон. Түүнийг бага наснаасаа хойш хүчирхийлэлд байсан, сэтгэл зүйн асуудалтай байсан, эцэгтэй толгоогоо угаалгасан байсан гэж үзэн 5 тангарагтны шүүгч түүнийг цагаатгахыг хүссэн ч шүүхээс түүнд 21 жилийн ял оноосон байдаг.
Тэр эцэгтэйгээ адил бүх насаараа хоригдох ял авах байсан ч түүний өмгөөлөгч нар түүнийг багаасаа эцгийнхээ хяналтанд байсан сэтгэл зүйн асуудалтай эрүүлэр сэтгэх боломжгүй байсан гэж маргаж түүнийг яллыг хүндлэхэд тусалсан. Харин 2010 онд тэрээр өршөөлийн хуулиар суллагдаж түүнээс хойш Бельгийн нэгэн сумд чимээг өхөн амьдарч байна. Харин Андреш Панди 2013 оны 12 дугаар сарын 23-нд 86 наснда нарс барсан байдаг. Андреш Пандигийн хэрэг нь гэр бүлийн хүчирхийлэл хэрхэн цовруул аллагад хүргэж болохыг харуулсан жишүүрт жишээ юм. Түүний охин Агнес эцгийнхээ хүчирхийллийн золиос болж эцэгтэй дурлаж гэмт хэрэгүүдэд нь орооцолдсон нь энэ хэргийн хамгийн харамсалтай хэсэг нь байлаа. Та бүхэн энэ хэргийн талаар юу гэж бодож байна? Өөрийн бодлыг сэтгэгдэл хэсэгт үлдээгээрэй. Мөн энэ хэрэгт дурдгдсан Марк Дютрүк гэх гэмт хэрэгтний хийсэн гэмт хэргийн талаар манай сувагт орсон байгаа. Дараагийн бичлэгээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Echoes in the silence paint a haunting dream. Figures blur and vanish like a muted scream.